Эерийг амьдрцгаая. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Үйлчний газрууд нэмэгдэх тусмаа илүү тэгээд хүмүүс нөгөө ядчил өөрөө мэдхгүй маахад хүнийг хараад өшөөнөр ингэх хэвээр боловч гэдэг юм уу те. За мэдээж бол одоо нэг энэ бол сайн дурын үндсэн дээр хийгддэг одоо зүйлээ гэж хэлж байгаа. Гэхдээ бас дотоодод байгууллагын бодлогоор бол зохицуулдаг зүйл байна л да. Бусдыгаа хүндлэхгүйгээр маш хүчтэй цанга яриад энийгээл ойрлолтол Энд чинь нөгөө нэг буцаад нөгөө талаараа маш их том хор уршигтай байхгүй. Эерийг амьдрцгаая. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Альва хот суурин газар хөгжин тэлхийн хэрээр үйлчилгээний газруудын тоо нэмэгдэж байдаг. Улаанбаатарч үүний нэгэн жишээ. Үзвэр үйлчилгээний газрууд нь тав тухтай байдлаар биднийг хангаж чанартай үйлчилгээ үзүүлэх үүрэг зорилготой байдаг. Гэвч зөвхөн үйлчилгээ бус үйлчлүүлэгчдийн бие авч явах байдал бидний тав тухыг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг билээ. Олон нийтийн газар бие зөв зохистой авч явах нь бичигдээгүй хууль юм. Энэ бол бусдыг хүндэтгэж буйн илрэл бөгөөд маш том соёл. Энэ удаагийн дугаараараа бид нийтийн соёл буюу олон нийтийн газар бие зөв зохистой авч явах дадал зуршлуудын ач холбогдлыг харуулахыг зорилоо. Эерийг амьдрцгаая. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Таны өдөр бүр хийж буй үйлдэлүүд бусдад хүндрэл учруултыг та анзаарахгүйгээр давтсаар л байдаг. Үзвэр үйлчилгээний газарт зөвхөн өөрийн тав тухыг бодох нь бусдын эрхэнд халдсан хэрэг болдог. Энийний хувийн нууцад халтах нь хүний эрхийг зөрчсөн явдал болохоос гадна хуулиар хариуцлага хүлээлгдэг. Та ийм үйлдэл гаргадаг юм биш вэ? Pretty woman walking down the street. Pretty woman, what kind I like to meet. Pretty woman, I don't believe you. You're not the Энийний цаг хугацаанаас хумсалж өөрийн хэргийг бүтээх нь хуваа хичээсэн явдал бөгөөд хүн ам ихтэй хотод байж боломгүй авир юм. Хот химээх их айлд хамтдаа амьдарч буй хүнийг бүрийн амьдрал бусдаас үргэлж хамаарч байдгийг эрийг нь та бүү март. Эерийг амьдрцгаая. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг.
Та олон нийтийн газраар үйлчлүүлж байхдаа зохисгүй үйлдэл хийж бүдүүлэг авиралдаг хүмүүстэй олонтоо таарч байсан байх. Тэдний үйлдэлүүд эргэн тойрны хүмүүсийн дургуйцлыг төрүүлж тухайн орчны талаарх бусдын сэтгэгдлийг таагүй болгож байдаг. Иймд альва үйлчлэгээний газар хүмүүс ихэвчлэн алжаалаа тайлж амралт чөлөөт цагаа таатаа өнгөрүүлэхээр ирсэн байдгийг үргэлж санаж явах нь чухал юм. Ингэснээр та өөрийгөө эвгүй байдалд оруулж бусдын тав тухыг алдагдуулахаас сэргийлэх болно. Ер нь бол миний бүр хамгийн их аллерги үүдэлдэг. Бүр хамгийн ингээл ус босаал ингэдэг нэг яг тийм бол яг үзүр үйлчлэгээний гоё юм үзэх гээд очсон бахад те хажуудлын хүн яриад ах уцаараа ярих. За хөшин юу үзэж байна юу үзэж байна заамаа гэлт хэл яриа л байна. Эсвэл зүгээр те за уучлаарай эргээ залгаж юм уу тийм байж болно шүү дээ. Тэгэхгүй тэгэл утасныхаа дууг чаахгүй тохиолдол байна. Эсвэл хажуудлалт ингээл те юм задлал тий шар гэл идээл уралдаал тэгэл байнга яриад ер нь бол тийм асуудлууд маш их байдаг. Тэгээд энэ дэр уучлаарай чимээг очихгүй юу гэж бол зөндөө хэлж исэн. Кино театрт ч юм уу те хөвчлэн гардаг аахгүй сандлын араас өршөглөөх те хамгийн сүүлд би нэг аим шиг кино үзчихсэн чинь хэдэн залуучууд найзуудаараа нийлчихэд нөгөөдх юм бүр ингээд шоолоод нийтийн кино болгоод те тэр нэг утгагүй би болон тэр аим шиг мэдрэх гэж кино театрт очиж сууж байгаа шүү дээ. Тэгээ болооч гэх хэлэнгүүт ингээд бөөнөрөө ер нь нэг тийм залуучууд гэдэг юм уу яг дор бүрнээ ухамсартай байлаа хэдий ч гэсэн те нөгөө одоо бөөнөрөө нийлэхээр нэг ингээд нэг нэгэндээ автаад тэгээд энэ буруу хийж байгаа нь хийх нь илүү их систем шиг ажиглагддаг байхгүй юу? Кофе шопуудаар орлоо штэ. Одоо ингэж чинь яг тэр мэдээж ороо захиалгаа өгөө суулаа гэхэд тэр хүмүүс тэр жижиг асуудал гараад ирэхэд маш их ууралдаг. Тэгэнгүүтээ одоо нэг 3-4 амар хөрхөн октод орж ирээ суунгуудаа бүр ямарч хүнээс долооноор авир гаргадаг шүү дээ. Жишээ нь ингээд амар хөндлөгөө бусдыгаа хөндлөхгүйгээр маш хүчтэй чанга яриад энийгээл ойрлолтол тэгэл ядаж босоол явсан ч гэсэн тэр суусан ширээгээс бүр нохоороо шиг юм болцсон. Үнэхээр аимшиг таарагдаж шүү. Тэгээд яз тэрийгээ цэвэрлээ зэгсээ тавьчихудаа тэр хүмүүс гэсэн одоо тэр хүмүүсийг хүлээж авах ойлголт бодол ч гэсэн арай өөр дараа нь ороод ирэхэд ч гэсэн арай өөр үйлчлээ шүү дээ мэдээж. Өшөө нэг зүйл нь гэх юм бол нөгөө үйлчлэгээний газар орж байгаа бид нар хэдий үйлчлүүлэгч гэлээ те нөгөө үйлчилж байгаа хүмүүсээ ч гэсэн эргээд хүндэтгэх хэрэгтэй. Тэгээ тэгэхгүй бол тэр одоо би л нэг үйлчлүүлж байгаа. Би энд чи мөнгө төлөөд үйлчлүүлж байгаа гэсэн хандлагаараа аюу хүмүүс ханддаг байхгүй юу? Ер нь бол хүн одоо соёлгүй байна гэдэг маань өөрийнхөө одоо ямархуу нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж өөрийгөө харуулах тэр одоо нүүр царайгаа л одоо өөрийнхөө соёлын төвшингээр илэрхийлж болно гэсэн үг. Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадлал. Сая сүүлд бас тэр La La Land-ийг үзээ сууж хахад бүр миний хажууд тэр чигээр бүр ингээд баг 30 минут цаар ирсэн. Тэгээд би уучлаарай гоё байлж юм даа чи. Тэгсэн чи тэгчээснэ. Ажилттай байсан попкорн яг урдуур гэж асгаж байгаа юм. Гахуу гэдэг найз өхнөө дагуулаа гараа авчиж байгаа шээ тий. Яа, би нэрс юу ч хийж чадахгүй юм чи. Хэрвээ одоо энд ямар нэг юм болохгүй ах юм бол би дуурч хэлж явах хэвээр. Хэлэхгүй байх юм бол эндээс ямар нэгэн үр дагавар одоо гарна гэж бол үздэг. Тэр нь хувь хүний өөрийнх нь ухамсар өөрийнх нь хийж байгаа үйлдэл тухайн нийгэмд одоо илүү их хөгжил твшлийг авчирч идэг. Хэрвээ чи өнөөдөр хин нэгний тухай одоо ямар нэгэн алхмыг хийхгүй л ах юм бол дараа нь чи өөрөө тэрнийхээ золиос нь эсвэл чамд ч гэсэн тохиолдод хин ч гэсэн чиний өмнөөс дуурахгүй л гэж боддог. Тэгээд эн чинь нөгөө нэг буцаад нөгөө талаараа маш их том хор уршигтай байхгүй. Одоо жишээлбэл би дөрийн театрт одоо дөөр үзэх ч юм уу те эсвэл драмын театрт жүжиг үзээ сууж хахад ингээд тэр жүжигийн ихэнх талын ингээд нерв дөнгөрөчхөр би тэр гоё жүжигэндээ нэг гоё үзмэр шүү дээ нэг юм тухтай гоё чимээгүй анхаарлаа хандуулаад тээгүүгээс болоод хүмүүс ахиж үзэх сонирхолтой болчихдог байхгүй. Тэ. Тэгэхээр чин за тэгэл очил хэцүү дээ гэл. Эерэг амьдрцгаая. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Уулын мод урттай богинтой гэдэгчлэн бүдүүлэг авиралдаг хүмүүсийн хажуугаар тухайн орчин нөхцөлдөө тааруулан биеэ зүв авч явдаг хүмүүс ч цөөнгүй байдаг. Болж бүтэхгүй байгаа хүмүүсийг шүүмжлэх бус өөрийн үйлдэл зан авиртай анхаарч үлгэр дүүрэлэл болсон хүмүүсээс суралцах нь зүйтэй билээ. Одоо манай ах нар биш дээ. Нэмсгэл хамтлагийн. Тэ. Одоо манай харангийн чук ах байна.
Тэгэл ер нь одоо энэ эмсгэлийн гам балдах долгиан тэгэл энэ хүмүүс чинь тэгэл яг нөгөө бас нэлээд олон жилийн суурин соёл нэгдсэн ойлгочихсон хүмүүс байгаа шүү дээ. 2 3 одоо хүрээнд амьдарчихсан ч юм уу те. Тэгэл хувцас хүмүүс чи бие авч явж байгаа байдал хүн болгонтой яаж харьцаж байгаа тэр хүмүүс чинь бидний хувьд бол маш мундаг нэлээд одоо те том хэмжээний үлгэр жишээ хүмүүс. Тэгэхэд тэр хүмүүс одоо хамгийн лаг байх тусмаа хамгийн энгийн байх хэрэгтэй гэдэг зарчмыг баримталдаг. Дээр нь гэхдээ өөрсдөө кул харагдах хэрэгтэй тий хувц сунар тэр байгаа байдал тэр үсмэс тэгэл тэр ахнараасаа ер нь бас маш их гоё үлгэр дуурайлаа авдсан шүү дээ. 2010 оноос ч юм уу аюу тийм гайгүй болоод ер нь нэг үйлчлэлийн газрууд нэмэгдэх тусмаа илүү те хүмүүс нөгөө ядчил бол өөрөө мэдхгүй махэд хүнийг хараад өшөө нэрээ ингэх хэвээр болооч гэх юм уу те нэг газар ороод нэг хүнийг хараад нэрээ ингэж сууж явах хэвээр маань ингэж байх хэвээр маань ч гэх юм ингээ би бинээс үлгэр дуурайлаа аваад тэгээд ч одоо гадагшаа зүтгэшөө явдаг хүмүүс зөндөө олон болсон шүү дээ те тэгээл толгой дараалал явдаг болсон. Тэгээд тэр хүмүүс чи эргээгээд Монголдо соёлыг бий болгоод байгаа байхгүй соёлыг авчираад байгаа. Тэгээд тэр хүмүүсээс бид нар ч ихсэн суралцж байна те. Өө нэрээ ингэ тэгдэм байх, ийм газар орохоор ингэ хэвээр байдаг юм байна ч гэх юм уу те. Тэгээд тиймэрхүү л байдлаар бол нэмэгдэж байгаа. Ер нь бол одоо манай дүүнер мөнрийн үеийнхэн бол бүр илүү соёлтой болчихсон те. Биднээс ч илүү соёлтой болсон. Тэгэхээр бол нэлээд сайжирч байгаа гэж, эрчимтэй сайжирч байгаа л гэж байна. Бидний үеийн залуучууд байна. Одоо бүр тэрийн дараагийн үеийн залуучууд байна те. Маш гоё соёлтой маш гоё тийм эрг энерги цэцгэлгээтэй тийм залуучууд ер нь бол маш олон болсон шүү. Бас тэгээд одоо сүүлийн 2 жил ингээл би яг нэг жаз гэж юм жаз дуудуулах гэл ингээл хичээгэл яваад байна шүү дээ тий. Тэгэхэд яг энийг үзэж байгаа хүрээл энийг үздэг хүрээл бол маш олон болж байгаа. Тэгээд дандаа одоо залуучууд маш ихээр сонирхож эхэлж байгаа. Энэ бол нэг талаараа бас яг л тэр хөгжлийн юм. Тэгээд эрэхтэй тоглолт үзгээд эрэхтэй маш гоё хусалж ирж байна тий. Тэгээд амар гоё суугаад тоглолтоо үзээд гээд гоё юм тэр тоглолтонд өөрсдөө оролцож чадчихин. Тэр чинь бас нэгэн гоё соёлын хөгжлийн нэг хэлбэр байх л та. Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 даатгал. Этикет буюу олон нийтийн газар бие авч явахдаа дагаж мөрдүүлэх зохих дүрмүүд нь саяхан бий болсон ойлголт биш бөгөөд эрт дээр үед үүсч түүхэн хөгжлийн явцад өөрчлөгдсөөр ирсэн билээ. Энэхүү соёлыг Англи, Франц зэрэг улсуудаас гаралтай гэдэг боловч анхны ёс зүйн тодорхой дүрм журам нь 14-р зууны үед Италид үүссэн гэж үздэг. Олон нийтийн газар бие авч явах соёл нь хүн бүрийн баримтлах боломжтой энгийн дадал зуршлуудын цогц билээ. Тэгвэл нийтийн соёл яг юунаас эхэлдэг вэ? Старлц зүүн болгонтойгоо ингээд таньдагч байсан гоё тэ нэг юм одоо над руу нэг 2-3 секунд хүн хараад байгаа бол би тэр хүнийг ямар нэгэн байдлаар таньдагч юм уу сайн байна уу гэл ингээд ер нь бол нэг нэгээ хүндлэл гэдэг бол хамгийн чухал. Мэдээж эмэгтэй хүнтэй явж байгаа чиний хэлдэг чинь ерөөсөө л эр хүн байх хэвээр хамгийн наад захын чанарууд өгдөг шүү дээ. Хаалганы оолгож өгөх гоё сандлын да суулгаж өгөх юм уу те. Маш гоё хүндгэлтэй хандж иж тэр уур амьсгал бүх юм эргээд гоё эрг сайхан болдог учраас ер нь бол хинд ч байсан хамгийн хүндгэлтэй хандахыг хүсдэг. Би ямар нэгэн албан газар руу орсон ч гэсэн үүдний жижигрээс ахуулаад цэвэрлэг шивжүүл ингээд бүгднтэй сайн мэнэ гэл ингээд явах дуртай. Соёл гэхдээ ер нь маш ингээд хэлээс эхлэх юм болов. Зөвхөн мэдлэгээс л эхлэх ба. Сайн байна уу гэд. Ядаж нэг хөндлөө нэг инээгээд сайн байна уу гэж мэдлчвэл бас арай ондоо. Энд таны зарцуулах цагаас бусд нь үнэгүй. Тав тухтай өвөрмөц орчин. Циферблат Улаанбаатар. Баярлаа, баяртай, сайн байна уу? Мэнчилгээний хамгийн энгийн бөгөөд хамгийн амархан энэ зүйл бол байнгын байх хэвээр. Хүн баярлаа гэж хэлэх чинь ерөөсө тэр зурх чинь тий баярлаагүй байсан ч баярлаа байхгүй. Дээрээс нь үйлчлэгээний газруудаар ороход ч гэсэндээ ингээл одоо үйлчилж байгаа хүмүүс нь хүртэл ингээл баярлаа гэл ингээл ер нь ингээд үйлчлэгийн газар орохоор шүү дээ тий хамгийн түрүүнд одоо нэг ингээл нэг юм ярваагаалаа хүнээс хүн ер нь үйлчлэг авах дурггүй л гэдэг шүү дээ. Харин ч ингээл нэгээлсэн ч гэсэн тэндээс нөгөө авах юм болтохгүй байсан ч гэсэн хаяада би нөгөө
худалдагчийн сайхан зангаас бол заавал ямар нэгэн сонголт хийхэд хүрдэг байхгүй юу. Ер нь бол одоо хүмүүс аягүй их тэгж одоо баярлалаа, уучлаарай гэд хэрэглээ сурцсан юм шиг лээ. Эерийг амьдрцгаая. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Кино, театр, хоолны газар, кофе шоп, номын сан гэдэг бүх үйлчлэгээний газрууд тухайн салбараас хамааран тогтож хэвшсэн эсвэл өөрийн гэсэн онцгой хэв журамтай байдаг. Харин эдгээрийг дагаж мөрдөх нь бидний үүрэг бөгөөд өөрийгөө болон бусдыг хүндэтгэж буйн илрэл билээ. Манай одоо кино театр, Тэнгис кино театрын хувьд гэх юм бол одоо 365 хоногийн 63-т нь ажилдаг. Ерөөсөө 2 өдөр амардаг. Өглөө 10 цаг 30 минутаас оройн 11:30 хүртэл ажиллаж идэг учраас за тэр олон цагуудад одоо 3-4 ээлжээр ажиллаж үйлчлүүлэгчтэй одоо өдөр болгон 1000 гаруй хүн одоо амралтын өдрүүдэд бүр заримдаа ачаалтаа бол 5-6 мянган хүнд үйлчлэхэд хэрвээ энэ тодорхой дэг журам үйлчлэхгүй байх юм бол маш одоо эмх замбраагүй байдал үүснэ. Гэхдээ бид нарын тавьдаг одоо мөрдүүлэхийг хичээдэг зарчим маань бол маш энгийн. Тэрийг бол кино гаргах болгоны өмнө бол бид нэр санамжаараа танилцуулдаг. Тэрийг тэр ийм санамж чамд хэлээд шүү гэдгийг ойлгохгүй. Зүгээр энэ нэг ийм гарч явах хэвээр баг нэг реклам шиг юм шиг те. Тэгжил хараад байгаа байхгүй. Тэрнээс бол за ингэх хэвээр юм шүү, ийм биш шүү, ийм биш шүү. Маш гоё тийм одоо юу вэ? Яамар юм да тэрийг тэгээд орчлын зөв тавьж байгаад яг ойлгох хэвээр юм а те. Тэгэхгүй бол тэр юугаас тэгж хүлээж авахгүй байгаа. Кино театр гэдэг бол 24 цагийн одоо хаач байгаа буландаа бүгдээр нь бичлэг хийж идэг. Харанхуу одоо тэр танхим дотор мэдгүй нэг хүний ус одоо гизэгнээс нь чангаачаад одоо үлдчихлээд гэд ингээд бодоо сууж байгаа бол тэрийг маш одоо чанартай камераар бол биччихийдэг. Тэгэхээр явандаа одоо энэ бүхнийг ойлгоод эхэлсэн тохиолдолд бол за би энийг болно, энийг хэрвээ би болохгүй байх юм бол бусдын өмнө хариуцлага хүлээнэ гэдгийг одоо ухамсарлаж байгаа. Хууль хамгийн сайн хэрэгжих одоо шатлал бол хүний ухамсартай хүний карматаны ярьдаг тий. Тэгэхээр яг тиймэрхүү л одоо арга замаар одоо бид нэр та энийг дагаж мөрднө гэж гуйгаад нэг үзнэ. Тэгээд гуйгаад болохгүй байвал одоо хэрвээ одоо та энэ нийтийн журмыг мөрдөхгүй байх юм бол танд одоо бас ийм хариуцлага ногдно шүү гэдгийг л одоо хэлж байгаад ойлгуулж байгаа да. Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 даатгал. Одоо жишээ нь үйлчлэгийн салбарууд чинь ер нь янз янз болсон байгаа шүү дээ. Жишээ нь ресторан, зарим нэгэн кофе шопууд бол эхэлж үйлчлэгээ захиалга өгөөд дараа нь зөөгч авчирж өөрийнх нь захиалга бүх юм өгдөг. Зарим газрууд бол жишээ нь одоо манайх жишээ нь юу байхгүй юу? Циферплат гэдэг одоо Оросоос ороод ирсэн арай нэг шинэ үйлчлэгээний системтэй газар өөрөө өөртөө үйлчлдэг. Бас ингэ тодорхой нэг төлбөрийн хэлбэр гэх юм уу? Тэр нь бас арай өөр суусан цагаар нэдэг байхгүй юу? Тийм болохоор одоо жишээ нь манайх маш чөлөөтэй дотор орж ирээд гэр шиг байдаг. Одоо кофе шоп биш. Кофе шопт бол хүмүүс ороод ширээний дөрвөн талд нь суугаад хоорондоо ярих. Манайд бол орж ирээд гэртээ байгаа юм шиг бүх зүйлийг хийж болдог. Тэгээд энэ чөлөөтэй байна гэдэг нь бас тэгж орилж чарлаад хийдэг замраагүй байхыг хэлэхгүй байгаа шүү дээ. Энэ чинь бүр илүү том соёлыг шаардж байгаа байхгүй юу? Энд таны зарцуулах цагаас бусд нь үнэгүй. Тав тухтай өвөрмөц орчин. Циферплат Улаанбаатар. За мэдээж бол одоо нэг энэ бол сайн дурын үндсэн дээр хийгддэг одоо зүйлээ гэж хэлж байгаа. Гэхдээ бас дотоод одоо байгууллагын бодлогоор бол зохицуулдаг зүйл байна л да. Оройн 8 цагаас хойш 13-аас доош насны харгал зөвхөнгөө явж байгаа хүнд манайх үйлчлэхгүй гэдээ одоо ингээд журмаа гаргацсан. Дээрээс нь одоо бид нэр гаргаж байгаа кинонд бол насны ангилал тавьдаг байгаа. Тэгээд насны ангиллаараа одоо бас дамжуулж одоо хүн тухайн хүнд үйлчлэхгүй. За жоох хүүхдүүдэд хэрвээ сурагчид хөнгөлөлтөд сурагчийн үнэлгээг хардаг. Эерийг амьдрцгаая. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Тоглолт үзэгч нь ерөөсө хувц өмсгөөс эхэлдэг байхгүй. Өөрөө хувц өмсөд. Өөрөө ямар хувцтай очино. Тэнд ямар сэтгэлтэй тэр тэ гоё зэрэгтэл орж ирэх хүмүүс дундуур алхаа зэрэгтэл суугаад тэр ч ерөөсө өөрөх нь хувц бүх юм чинь яг тэр тоглолтоо юутаа уялдаад эхнээсээ нөгөө сэтгэл ханамжчээ тэндээсээ аваад эхэлдэг. Тийм учраас альва нэг өндөр арга хэмжээ хүлээ авалт эсвэл ингээд тоглолт концерт мөцөртөн дээр зүгээр нэг ингийн хувцастай ч юм уу зүгээр эсвэл ингээд нэг ажил амжуулаа явж байгаад очиод суух тэр нь бэлдэж гоё ингээ хувцаа гэж өмсөж очих. Тэнд чинь үнэхээр сэтгэл хангалуун амар хоёр том ялгаа байна л да. Тэгээд дуурийн театр ерөн сонгодог газрууд сонгодог одоо дуур балет одоо тий эсвэл симфони найрлагчийн тоглолт ингээл үзэх. Тэгээ манайхны бас нэг юу
одоо жишээлбэл ингээл манай нэг ах нар мах нар ярьж байгаа байхгүй. За тэгэл нэг гоё гоцсон гоё ингээл очдөг. Тэгэл тэр нүг янз бүрийн газраас зураг аваад тэгээ тэр нь аягүй төвхтэй гэдэг аа. Тэгэл за энэ дараа нь хүмүүс юу гэдэг чинь тэгээ нэг манайхан ч ихэнх хүчлэн бас яг жинхнээсээ сонирхож гин үү. Зүгээр даган дурайж энэ үү гэдэг бас нэг юм байгаад байдаг тий. Тэгэхээр тэрийг тэгээд тэр дунд камер дүртгэх бас сонирхолтой хүмүүс бас дийлэнх нь бас байгаад байдаг. Зөвхөн соёлтой байлаа гэд одоо дүр хэсгэгтүүдийн нэг гоё ном уншчлаа, зураг авч тавилаа. Эсвэл би нэг сонгодог урлаг үзэж шүүж гэдэг юм уу те. Энэ төдийгээр одоо сайхан соёлтой хүн болно гэвэл үгүй. Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дагал. Хүн 30 нас хүртлээр альва зуршлыг өөртөө бий болгож 30 наснаас хойш зуршлынхаа боолволж амьдардаг гэдэг. Иймд бид ирээдүй хойч болсон үр хүүхдүүдтэй анхнаас нь зөв дадал зуршлыг суулгаж үүний ач холбогдлыг ойлгуулах хэрэгтэй юм. За ер нь олон нийтийн соёл, олон нийтийн газраар үйлчлүүлж сурна гэдэг маань бол одоо бас хүнд гинт бий болчдөг зүйл биш. Нэлийн олон жилийн хугацааны дадал зуршлаас бий болдог. Тийм ч учраас одоо өнөөдөр байгаа одоо яг үзэж байгаа кино үзэгчид буюу тий кино театраар үзэж байгаа үзэгчид маань бол одоо нэг 5-аас дорож 10 жилийн өмнө бол билээ тэдний хүүхэд насанд одоо юуг үнэт зүйл, юуг үнэлт сурах одоо болохгүй талаар бол зааж сургаж одоо бол ойлгуулсан байдаг. Тэгэхээр ер нь үзэгчийн боловсрал гэдэг бол одоо айл бага наснаас эхэлдэг учраас одоо гинт өнөөдөр бид нар бий болсон үзэгчийг бол айхтар хүмүүжүүлж болж чадахгүй. Бага насныхаа хүүхэд өнөөдөр өөрийнхөө гэр бүлд одоо телевизээр танаа гэрт ямар боловсрал тэр хүүхэд олж авч ийн, ээж аав эргэн тойрондоо одоо дуур дараам руу эсвэл кино руу дагаа явж ийн үү. Энэ бүхнээс л одоо сурч авч идэг зүйл. Сургууль төгсөх ангид нь ч юм уу эсвэл орж ирээд оюутны эхний семестрт ч юм уу нэг тийм тэ соёл гэдэг юм жижигхэн гоё лекц ингээд орчдөг тийм. Тийм байгаасаа би бас хүсдгийн тэгээд аливаа нийгэм яг нөгөө ингээд үсрээд шууд бүх юм соёлтой болоод бүх зүйл боловсралтай болгож байхгүй. Яг л нөгөө туулах хэвээр замаа туулж иж очдөг гэж боддог. Эерэг амьдрц хай. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Би өөрөө бас хүүхдтэй тэгээд хүүхдтэй ч гэсэн үлгэр дуурайл үзүүлээ те. Тэр хүүхдийг багаас нь бэлдээд энэ тэнд явахдаа би өөрөө тэр үйлчлүүлж байгаа хүнтэй яаж харьцах вэ? Эсвэл би олон нийтийн газар яаж бие авч явж гин гэдгийг миний хүүхд ч гэсэн хараад бас ингээд ингэх хэстэй байна л гэсэн ойлголт төрж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань бас хүүхдийнхаа хажууд бас бие хичээгээд те хүүхдтэй бас үлгэр дуурайл талын болдог шүү гэдгийг оргуулж санаж авах хэрэгтэй. Хүнийг ерөөсөн зөвхөн аав ээж хоёр тэр хүний төлөвшүүлж хүн болдгоо юм байна л да. Ойр авнаага эмээ өвөө тэ анх эгч түүнэр нь бүгд тэр хүний нийлж яг энэ нэг юм биш одоо үндсэн юм зүйлийг солиож өгдөг байна. Тийм учраас хамгийн гол нь за миний хөө ийм байхтай ийм байх ёстой шүү. Миний охин ийм газар явж байхтай ингэх ёстой шүү. Тэгээ бие зүг авч явах ёстой. Аль болох боломжтой ярээр зөвлөн ойлгуулна. Тэгээд мэдээж миний өөрийн л яг нөгөө баримталдаг амьдрал дээр баримтлал бүх зүйл одоо манай хүүхдүүд бас ингээл үйлчлж эхэлнэ. Ер нь гэр бүлээс нэг хэлэх юм бол эцэг эхийн харьцаа ч юм уу ах дүү нар одоо жишээ нь би дүү нартайгаа маш чөлөөтэй. Тэгээд дүү нарыгаа олон газруудаар гоё язар аваачаад үзүүлээд юм эхлээд үзүүлээд жоохон нүдийн нэжээ бол бас арай өөр болох юм болов. Тэгээд банк гэртээ хөвтөддөг хүүхэд чинь гарч ирээл гинт амар олон хүнтэй газар ирээл нэг хүн ирээ сайн уу гэсэн чинь танихгүй хэрэг юу яач юм. Тиймэрхүү байдал оруулахын тулд бид нар өөрөөсөө эхлэх юм болов. Одоо жишээ нь би тэгээд миний өмнө мэдээж ээж аваа байгаа тэд нар бид нарт ямар байсан хэр чөлөөтэй харцсан хүүхдтэйгээ тэгэд хүүхдээ хэр гадуур авч явж гин тэрнээс л ер нь хамаарх юм болов. Тэгэхээр ер нь эцэг их болон ах эх нарын үүрэг маш чухал байна. Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дагал. Бидний амьдрах орчин бухимдлахгүй 55 дахь байх нь хэнийгэн эрх мэдэлтэн бодлого боловсруулагч төр засгаас илүүтэй та болон таны үйлдэлээс шалтгаалж байдаг. Таны зөв хандлага болон үйлдэлээс соёлтой нийгмийн эхлэл тавигдах. Ингэснээр бид буруу хүмүүжсэн хүмүүсийг зарч төлөвшүүлэх гэж оролдох бус анхнаасаа соёлтой иргэд зөв хандлагатай нийгмийг бий болгож чадна. Залуучуудаа хэлэхэд хамгийн гол нь нөгөө тэр хүн би хэлжсэн шүү дээ. Юу үзэж чинь гэдгийг сайн эхлээд ойлгох хэрэгтэй, тэ судлах хэрэгтэй. Тэгж яаж яг хүсэж байгаа зүйлээ үзэх хэрэгтэй, тэ.
хэрвээ хүсээгүй зүйлээ хин нэгний албатлагаар ч юм уу эсвэл тэ нэг хин нэг нүг өгсөн пледэр ч юм уу очиод үзэхтэй тийм үе зөндөл гарах байх. Хамгийн гол нь яг чин сэтгэлээс үзэх гээд очисон хүмүүсийг хүндлэх хэрэгтэй. Одоо юм ярих ч юм уу, цаа ярих ч юм уу тэр хэсэггүй хугацаанд тэр хүмүүстэй цуг яг тэр нэг тайзан дээр хэдэн сар бэлдсэн тэр хүмүүсийн хөдөлмөрийг те хэдэн сар та нарт юм зүйлгээд ингэ бэлдсэн тэр хөдөлмөрийг үнэлээд яг тэрхэн хугацаанд яг тэр ертөнцөөр бас ингэ гоё хамтдаа бүх зүйлийг мартаад утсаа мартаад те одоо идэх юмаа мартаад яг гоё тэр орчинд нь орж одоо мэдэрч жагаасаа гэж хүсэж байна. Энд таны зарцуулах цагаас бусд нь үнэгүй. Тав тухтай өвөрмөц орчин. Циферблат Улаанбаатар. Үйлчлэгийн газраар үйлчлүүлэх нь гэдэг чинь маш том соёлыг сая битээр хоёлаа ярьсан шүү дээ. Тэгэхээр мэдээж ядч бие зүв авч яваад бас нэг тэр гадаа ууралсан уураа дотор орж ирээд тэр өөрт нь үйлчилж байгаа энийгээ зогсож байгаа хүн лөө уурлаад авах шаардлага байхгүй тийм учраас ядч нэг жоохон хүлээцтэй бас төвчээртэй тийм байх ч ёстой. Өөрөө өөрийгөө хүндэлж мэдээж тэ чи босд хүмүүсийг хүндэлнэ. Тийм болохоор ер нь бол нэлээд соёлтой дээрэс нь өөртөө жоохон хяналттай байх хэрэгтэй. Хувийн хувьд гэх юм бол энэ соёл гэдэг чинь нэг талаас нь харахад том ойлголт юм шиг мөртлөөс нөгөө талаас нь зүгээр л хамгийн энгийн зүйл байхгүй тий. Хүн бүр дор бүрнээ хичээхэд энэ эргээгээд одоо яг энэ Улаанбаатар хотын соёл байт юм уу тий. Эсвэл одоо Монгол хүн гэж танигдахад танигдах соёл байт юм уу. Энэ ингээд нийлээд зохицох болоод гараад ирнэ. Тэгэхээр хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй. Соёлоо авч үлдэхийн тулд тэр хүн бусдын соёлыг хүндэлдэг байх хэрэгтэй. Тэхийн тулд бусдаас суралцах ёстой. Ийм одоо зүйлүүдийг хийж байгаа чи Монгол залуучууд бол өөрөө өөрсдөө бас нөгөө Монгол гэдэг соёлынхоо одоо илэрхийлэл толинолоо явж байдаг. Өөрөө Монгол соёл гэдгийг агуулж аваа тэгч гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ чи ихлээр одоо нийтийн соёл бол чухал. Гэхдээ нийтийн соёлоос цаашаагаа давхлаарэ өөрөө өөрийгөө илэрхийлж байгаа, өөрөө өөрийгөө босож хүлээн зөвшөөрүүлж байгаа соёл юм шүү. Эерэг амьдрцгаая. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар бид олон нийтийн газар бие зөв зохистой авч явах соёлын талаар ярилцлаа. Дараагийн дугаараараа бид нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ анхаарах зүйлсийн талаар ярилцах болно. Томоогийн болон дамжийн тус таглын бус 87 чиглэл 940 орчим тээврийг хэсэлж байна. Нийтийн тээврийн соёлтой гэхээр ерөнхийдөө тий жолооч тэр зорчигч тэр аливаа энэ төр хүлээс татлах гэж байна. Ер нь нөгөө нэг нийтийн тээврийг зөв хэрэглэх тэр соёл юм болов уу гэж бодож байна. Хувь хүмүүрийн ухамсар шаардлагатай болов. Нээслийн залуучуудын хөгжлийн газар Монгол банктай хамтран үзэгчдийнхээ санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хичээлийг хүргэж байна. Монгол банк үзүүлж байна. Дэлхийн улс орон бүр төв банктай байдаг бөгөөд төв банкуд эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Төв банк нь арилжааны банкуудын адилаар иргэдийн мөнгийг хадгалах, цалингийн зээл олгох, эсвэл үйлгээ хийх зэргээр иргэдтэй шууд харьцдаг. Тэгвэл төв банк юу хийдэг учраас тийм чухал үүрэгтэй байгуулга байна. Тэгэхээр альфа улс орны эдийн засаг зарим үед бол өсөлттэй байдаг, зарим үед бол уналттай байдаг. Тэгэхээр бодлого тодорхойлогчтой яадаг вэ гэхээр энэ өсөлт уналтын циклийг аль болох бага хэлбэрцэл намтай байхыг зоржуулж ажилладаг гэж байна. За энэ төв банк юу гэдэг вэ гэхээр нэгний бодлогоор дамжуулж одоо эдийн засагт байгаа үнийн түвшнийг аль болох тогтвортой, нандаа түвшинд үнэн тогтвортой нандаар байснаар бол энэ хүмүүсийн худалдаа авах чадварыг бол хамгаална. Санхүүгийн системийн тогтвортой болгоно. За бизнес эрхлэгчид ч гэсэн ирээдүйд хийх юм болно. Улс орны эдийн засаг тэр дундаа иргэдийн санхүүгийн байдлаа тогтвортой байхад төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь чухал байдаг. Тэгвэл төгрөгийн тодорхой байдал гэж юу гэсэн үг вэ? Төгрөг тогтвортой байх нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Тэгэхээр төв банк бол одоо тодорхой арга хэрэгслүүдийг ашиглаад энэ зэгт одоо хэрэгжилж байгаа мөнгөний хэмжээ, хэрэглэх болтон нөлөөлөөр олноо. Энэ зэг хэр идэвхтэй өрнөх тэр идэвхжил нөлөөлөөр эцсийн мөнгөөр бол энэ тогтвортой байх. Үүнэ тогтворгүй болсноор
иргэдийн орлого буурах, ядуурл ихсэх, нийгэмд тэгш бус байдал дамжирах гэх мэт олон сөрөг дагавруудыг үүсгэдэг байна. 2008 онд Зимбабwe улсад үнийн өсөлт 231 сая хувьд хүрснээр 100 триллионы дэвсгэрт гүйлгээнд гарахад хүрч байжээ. Үнийн өсөлт хурдтай явагдах үед мөнгө ямар ч үн цэнэгүй цаас болон хувирддаг байна. Харин эсрэгээр бараа бүтээгдэхүүний үн буурсаар байх юм бол компаниуд ашиггүй ажиллаж, улмаар хөрөнгө оруулалтад татаж, цамхтгал явуулах шаардлага бий болдог байна. Тэгэхээр үн хэд өсөх, эсвэл хэд буурахын аль аль нь бидний амьдралд сөргөөр нөлөөлдөг байна. Одоо жишээ нь машинаар бол одоо эдийн засаг маань зарим үед бол маш хурдтай явж байгаа. Дотор нь одоо маш халт юм. Энэ үед бол тоомс гэх шиг шаардлага. Эсвэргээрээ жоох явж өгөхгүй бол жоохон газар юм. Тэгэхээр банкны одоо арга хэрэгслүүдийг ашиглаад эдийн засаг хит халж байгаа үед нь одоо үнэ өсөлтөөс сэргийлээ жоохон тоомс гэх шиг өгөх. Эсвэргээрээ эдийн засгийн унж байгаа үед жоохон эдийн засгийг идэвхжүүлэх замаар одоо үнийн нөлөөлтийг дэмжиж өгөх. Энэ зорилготой ажилладаг. Монгол банкнаас олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг бүх түвшинд хэрэгжүүлж байна. Тэгвэл яагаад Төв банк боловсролын байгууллага биш атлаа иргэдийн санхүүгийн боловсролд анхаардаг вэ? Тэгэхээр эдийн засгийг маань маш олон хүмүүс бүрдүүлж байгаа. Тэр хүн бүрийн гаргаж байгаа шийдвэр хэр оновчтой байхаас эргээд эдийн засгийн тогтвортой байдлыг хамаардаг юм аа. Тэгэхээр бид өдөр тутамдаа мөнгөтэй холбоотой шийдвэрийг гаргаж байдаг. Жишээлбэл бид мөнгө өрөх бол талхан өрөх юм уу, автобусанд өрөх юм уу, нэржин өрөх юм уу маш олон сонголт байна. За хэрэв бид мөнгө хадгалах юм бол аль банкнд ямар хүртээ яаж хадгалах вэ? Эсвэл энэс өөр сонголттой сонголт бас гэдэг. За хэрэв мөнгө маань хөлцөхгүй зээл хэрэгтэй бол бас ямар хүүгээр ямар өрсөлдөөр зээл авах. Эргээд яаж төлөх вэ гэдэг асуудалч. Тэгэхээр эдийн засгт оролцож байгаа хүн бүрийн энэ мөнгөтэй холбоотой шийдвэр нь оновчтой байх тусмаа эдийн засаг маань тогтвортой байна гэсэн. Тэгэхээр Монгол банк эдийн засгийг тогтвортой байлгах үндсэн зорилгоо биелүүлэхэд бол ялцгүй эдийн засгт оролцож байгаа хүн бүрийн шийдвэрийг оновчтой байлгах. Үүний тулд санхүүгийн боловсролд нь анхаарахаас өөр аргагүй юм аа.